Шалтгааныг илэрхийлдэг because болон because of гэдэг хоёр холбоос үгийг хэрхэн зөв ашиглах вэ? Because гэдэг холбоос үг маань нийлбэл өгүүлбэр доторх энгийн өгүүлбэрүүдийн хооронд нь холбогддог. Because of гэдэг холбоос үг маань энгийн өгүүлбэр дотор гишүүдийг нь холбогддог. За жишээлбэл I stayed home because the rain гэдэг маань буруу. Энэ бол энгийн өгүүлбэр. I stayed home because of the rain гэдэг маань яах нь зөв. Борооны улмаас гэдэг яах нь утгацсан холбоос гэж байна. За хоёр дахь нь because she was tired, she left early. За because гэдэг маань зөв. Яагаад тэгэхээр яах нь энэ бол нийлмэл өгүүлбэр дотор энгийн өгүүлбэрүүдийг хооронд нь холбох зорилгоор because орж байна. За тэгвэл сүүлийнх нь he was late traffic. Зөв хариулт нь аль нь вэ? Комент хэсэгт биччихүүлдээгээрэй. Английн бүх төрмийг цогцоор нь мэдмээр байна уу? За тэгвэл багшаахаа бэлтгэсэн насан туршийн эрхтэй контентыг ганцхан удаа 90% хямдарсан байгаа дээр яг одоо амжиж аваарай. Хямдрал 9 сарыг дуустал.